Спутник Монгол радио 92.5 долгионоор мандах наран өглөө хөтөлбөр сонсож та бүхэнд хүргэж байна. Манай өглөө хөтөлбөрийн зочинтой ярилцлага маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр манай хүндтэй зочноор сэтгэл засалч эмч, ментор, гантлаг эмч маань хүрэлцэн ирсэн байна. Энэ өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. За өнөөдөр дэлхийн нийтээрээ хар тамхи мансууруулах бодистой тэмцэх юм өдөр юм байна. Тэгэхээр өнөөдрийнхөө сэдвийг ерөөдөө сэтгэл зүйн сайн байдал ба донтох зан үйлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Энэ хоёр сэдвийн хүрээнд ерөөдөө ярилцъя гэж бодож байна. Тэгээд эхний сэдвдээ бол донтох зан үйлийн талаар. Тэр дундаа яг энэ хар тамхи мансууруулах бодисд ерөнхийдөө сүүлийн үед Монгол залуучууд нэлээд автаад байна гэд байгаа. Тэгэхээр энэ өдөрт ер нь зориулсан өдөртгүүд айгүйх болдгийм байлээ. Тэгээд таны хувьд бас яг эдгээр өдрүүдэд ер нь ямар ивентүүдийг зохион байгуулдаг вэ? Ер нь юу болдог вэ? Тэгээд сүүлийн жилүүд яг монголчууд яг энэ мансууруулах бодис руу нэлээд ороод байна уу? Энэ ихээр сэтгцээр хөлний үндсийн төвд ер нь 10 гаруй жил ажиллахдаа дандаа л дондох эмэгтэй холбоотой чиглэлээр ажиллаж байсан. За хамгийн их туршлага хөрөнгөлүүлсэн олон жил ажилласан одоо дондох эмэг маань бол архины асуудал байгаа. За мансууруулгад сэргийлдэг хүмүүстэй ч гэсэн ер нь ажиллаж байсан. Тэгэхээр дэлхийн нийтийн залуучууд хүүхэд өсвөр үеийн залуучуудыг хар тамхины энэ аюулаас одоо урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл хүргэдэг бүх нийтээр одоо энэ л анхаарал тавьдаг энэ өдөр бол яхахгүй жил бүрийн 6 сарын 26 байгаа. Тэгээд өмнө яг энэ улсад ажиллаж байхад бол төрийн байгууллагууд нийлээд тийм одоо өдөрлгүүд, сургалт мэдээлэл, хэвлэлийн баг хурал хийх Монгаал дээр очиод тийм ээ нисэх онгоцны буудлын дээр очиод энэ дайвар ачаа авах янз бүрийн асуудал дээр бас иргэдэд мэдээлэл өгч ингэж ажилладаг байсан. Тийм тэгэл нөгөө яг үнэрч нохой мансууруулах бодисуудын харагдах байдал тэгээд тэр нохойнууд яаж одоо энийг илрүүлдэг юм бэ гэдэг тийм үзүүлэх тэр чинь бас их сонирхолтой байхгүй юу. За дээрэс нь бол одоо Монголд яг энэ мансууруулах бодисын чиглэлээр шинжилгээ хийдэг лаборатори хүчин чадал бол маш сайжирсан байгаа. Хэрэг зүйн орчин сайжирч байгаа тийм. Нөгөө талаас их юм бол одоо энэ олон нийтийн сошиал хэрэглээ, мэдээллийн одоо ил дод байдал энэ эргээд бас залуучууд энэ талаар судалж мэдэх биенийг одоо уруу татах энэ талын асуудлууд бол бас нэмэгдээд байгаа нь бол нэлээд тийм сэтгэл зовоосон асуудал болж байгаа гэж ойлгож бас болно гэж тийм ээ. Тэгэхээр насан туршдаа бид нар мансууруулах процесс ангид байх энэ одоо амьдралын хэм маяга хадгалж өөрийгөө хаанч аваад явчих бусдын нөлөөнд автахгүй байх нөгөө талаараа ийм байдлыг одоо тийм ээ бусдад одоо үлгэрлэх хайртай дотны хүмүүсийн эндээс хамгаалах ийм цаг үед бол бид нар амьдарч байгаа. Тэгэхээр дэлхийн нийтээрээ яагаад энд их анхаарал ач холбогдол тавиад байна гэхээр энэний хор уршиг гэдэг зүйл бол маш их байна тийм ээ. Тэгээ нэг л дондох эмэгтэй болчихвол тэгэл тэр асуудал чинь бол тэгэл хурдтай хугацааны асуудал болчихж байгаа байхгүй юу? За бодо болиё гэд болчтгоо тийм. Тийм байдлаараа аваад үзэх юм бол туршиж сонирхох ийм одоо эрсдэлтэй үйлдэлүүдийг аль болох хийхгүй байхыг баг залуугаасаа бол хичээх хэрэгтэй. Тэгээд би сүүлийн үед бодоод байгаа юм нь ер нь хүн болж төрөөд хүүхэд бага наснаасаа тийм эерэг зөв зүйлээс л тийм сэтгэлийн сайхан мэдрэмжийг аваад сурчвал заавал тийм сөрөг зүйл рүү яваад байдгүй юм байна. Гэхдээ дондох эмэгтэй олон асуудлын цаана бага насны тийм ээ гэр бүлийн орчин, өссөн төрсөн, үдсэн харсан тэр нөхцөл байдал болгон нөлөөлдөг гэж үздэг. Яагаад гэвэл цаана байгаа асуудлын илэрч гарч иж байгаа зүйл нь бол дондох эмгэг юм а гэж бас тайлбарладаг гэж ойлгож байна. Тэгэхээр тухайн хүн тэрийгэ ухамсарлахгүй байх магадлал айгүй өндөртэй. За одоогоор бол би яг илүү их бол дандаа цахим мөрөөдтэй тоглоомын асуудал дээр ажиллаад ингээд явж байгаа. За энэ байдал дээр ч гэсэн ер нь хүний бас тэр цаана байгаа, далд байгаа тийм ээ ил хараагүй тэр сэтгэлийн одоо зөрчилдөөн тэр хүний дотор байгаа тэр зөрчилдөөний асуудлууд гээд нэлээд нарийн асуудлууд яригддаг. Гэхдээ ямар ч тохиолдолд бол дондох эмэгтэй хүнтэй ажиллахад лааштай үр дүн гарах боломж болцоо байдаг гэдэг нь энэ ажлыг хийх хамгийн том одоо шалтгаан гэх юм уу тийм ээ. Нөгөө талаас гэх юм бол нэг хүний асуудлыг шийдэж чадах юм бол цаана нь 40 50 60 70 80 одоо тийм олон хүнд эерэг нөлөөгөө үзүүлж чаддаг ийм асуудал байгаа. Тэгэхээр мансууруулах бодисын асуудал нэг талаасаа эрүүл мэндийн асуудал өвчин гэхээр бусад эмгэгүүдээс ялгаатай нь бол хүний амьдралын одоо бүхэл хүрээнд очиод нөлөөлдөг гэдгийг бол
хүмүүс ойлгох хэрэгтэй тийм ээ. За тухайн хүн яаж гэнэ ажил хөдөлмөрт нь гэр бүлд нь за тэгээ санхүү за масруулах үзийн асуудал чинь өөрөө хуулийн асуудал үүсгэн тийм ээ. Тэгээд биеийн эрүүл мэндийн асуудал дээр бусдад харилцаа гэх мэтчил ерөөсө бүх юмд нь очиод ингээд нөлөөлчдөг. Тэр утгаараа бол хүнийг их тийм хэцүү байдалд аваачдаг. Анагаах ухаан талаас аваад үзэхээр энэ бол эмгэг гэж байгаа учраас бид нэр тухайн хүнтэй бол яг хүн ёсоор харилцаж ойлгож өвдсөн байгаа хүн чинь бид нэр ингээл загнаал зандраад өгдөг тий. Одоо янз бүрийн байдлаар ийм одоо дарамт үзүүлэх янз бүрийн шахалт үзүүлэх тийм байж болохгүй гэж үздэг. Яагаад гэвэл тухайн хүн бүхэл талаасаа юм чинь одоо дамтанд орж байгаа шүү дээ. Өөрөө ч гэсэн энэ асуудалдороо явж байхаар нэмээд тэр ядаж нэг хүн тэр хүнийг ойлгохоор үлдэх тэр хүн нь бол одоо мэржлийн хүн байд юм аа гэж бас хэлдэг, үздэг. Тэр дагуул бас ажиллаа явж байгаа. Тэгэхээр таны яриа энийгсэн дээр хар тамхи мансууруулах бодис донолт гэдэг нь бол хууль эрх зүйн юм хяналтын асуудал биш юм а. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой асуудал юм а гэж одоо бүрэн ойлгож болох нь тий. Ер нь бол энэ мансууруулах бодистой холбоотой ажил бол нэг салбарын ажил ер нь бол биш л дээ. Энэ дээр одоо бүхий л байгууллагуудын хамтын ажиллагаатай холбоотой асуудал. Ялангуяа одоо энэ урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг бол яг энэ одоо ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль, коллеж тийм ээ. Энүүгээр дамжуулж хүргэх гэж байгаа. Нөгөө талаасаа гэх юм бол бид нар ер нь ингээд нэг юм биднэрт байгууллагын одоо яг тэр идэвхтэй ажиллаж байгаа залуучийн сэтгэл зүй рүү чиглэсэн тийм одоо үйлчлэгийг их ойроос авах тийм боломжийг бүрдүүлэх нь аягүй чухал гэж үздэг. Яагаад гэвэл мэрэгжлийн тийм хүнтэй ойр байснараа тийм ээ тухайн байгууллага одоо юу гэдэг сургалт авдаг, өрсөн сэргийлэх хүслийг хийдэг ийм явах юм бол тухайн байгууллагын залуучуудад бол маш олон эрсдлүүдээс өөрийг хамгаалах тийм боломжийг олгож өгч байгаа. Тэгэхээр зарим юм ингээд би одоо юу гэдгийг яг өөрийнхөө сайн мэдэхгүй салбарыг одоо ингээд судлаад уншаал тий одоо юу гэдэг янз бүрийн контент үзэл хүмүүсийн ярилцлагыг сонсоод ингээд яваад байна гэдэг чинь бол бас л юу гэхгүй гэдэг чинь одоо амаргүй гэх юм уу да. Тэгээ би 2006 онд ингээд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд оюутан болоод орж ирсэн. Одоо гэхэд 20 жилийн хугацааг зарцуулсан байна. Сүүлийн 14 жил бол дандаа энэ дондох хэмжээ рүү чиглэсэн. Тэгэхээр ийм олон жил туршлагачсан байгаа хүнээс одоо зөвхөн манай салбараас ч биш тэр одоо үйлчлэгийг тусламжийг тийм ээ авна гэдэг бол маш их цаг хугацаа хэмнэж байгаа. Тэгээд өрсөн сэргийлэх маш том орон зайг бид нэр үр ашигтайгаар ажиллах юм бол хожим маань гарч ирэх эдийн засгийн хэвд ч тэр бусад тийм ээ эрүүл мэндийн байдлын хэвд ч тэр бүх тэр хүний одоо нөгөө бүх хүрээнд нөлөөлдөг гэж хэлсэн шүү дээ. Тэгээ тэр байдал цаг хугацаа өнгөрөх тусам улам хүндрээд явахаараа эргээд тэр хүнийг тэр гэр бүлийг одоо босгож ирэх тийм ээ тухайн хүний эрүүл мэндийг одоо хамгаалах гэдэг зүйл чинь цаг хугацаа өнгөрөх тусам мэдээж одоо тэр асуудал цаашаа лавшраад яваад байгаа магадлалыг өндөртэй гэж ойлгож байна. Тэр утгаараа мансууруулах бодистой холбоотой энэ асуудлаас өрсөн сэргийлэх ажил гэдэг маань бүхий салбарын оролцоо мөн одоо эцэг эхчүүд тийм ээ уралдгийнхан байна, хэвлэл мэдээллийн байгууллагууд байна гэдэг ийм одоо хамтын ажиллагааны зүйл гэж ойлгож болно гэж тийм ээ. Бүгдээр нийлж одоо аль талаас нь мэдээлэл өгжиж цуглуулж иж ер нь бол хүмүүст илүү ойлгомжтой болох байх. Одоо магадгүй яг нөгөө нисэх онцны бодолд бол их хвчлэн бас нэг юм тэр ивентүүд болдсон шүү дээ тий. Тэрэн дээр нь одоо яг миний санснаар нөгөө яаж энэ хар тамхиг ингээд илрүүлдэг вэ? Тэрийг ингээд хүнд ингээд бодтоор нь харуулахаар хүн тийм биш гэж. Одоо хүмүүст ингээд яг нэг юуруу орохоос өмнө ингээд ярьдаг шүү дээ тийм ээ. Манай хамаатны нэг тийм байгаа маань утас ч юм уу. Энийг чи ингээд нэг гаргаад өгөөч төхөө нэг хитэн дөр өгчээ гэд. Тэгээ тэрийг мэдгүй за тийг яхаар хараас бол зүгээр ингийн утас ч юм уу. Зүгээр ингийн нэг тийм байдаг нэг бүтээгдэхүүн ч юм уу тий. Тэгээд яг тэр одоо энэ нэг ивентүүд дээр энэ утаснаас нь яаж гарч ирээд ингээд салгаад бүх юм ингээд ягаад жим бүх юм ингээд яг ориг юу ч болоогүй юм шиг одоо лацтай байгаа утас шиг адилхан мэд харж байгаа ч гэсэн яг ясам дээр л цаана ингээд нөгөө яг болохгүй мансууруулах юмнууд ингээд нууцсан ингээд тэгээд тэр хүн өдрийг мэдхгүй ингээд тэгээ нохоо нэг зэрэг үнэрлээд ч юм уу за энэ бүх юм ингээд илрүүлээд яасны дараа ийм биш үү ийм аюултай юм биш үү тэгээ хүн ингээд өөрийн нүдэрээ яг онцны бодол дээр яг тэнцээ болж байгаа тэр үе ингээд харахаар яадаг те нэг бас сонсохоос нэг үзэг гэдэг л хата тий одоо яг өөрөө ингэж харж тэр хүнд хэлж ойлгуулж үйлдэлээр нь харуулж ирдэг хүн ойлгож байгаа. Тий тэгэхээр
яг тиймэрхүү арга хэмжээнүүд бас ингээд бодитоор ингээд явагдахаар хүн ингээд ойлгохгүй юм шиг харагдаад байгаа. Тийм ээ. Тэрнээс бол зарим манайхан бас хайнгаштай. За аваад явчих нэг хідэн дүүрэг хаа юм даа гэж бас нэг тиймэрхүү юмуд болдоо шүү дээ, тийм ээ. Эмчийн ярьж байгаагаар ерөөдөө сэтгэл зүйг нь бид нэр эхнээсээ удирдаад сэтгэл зүгөө ингээд доктортой байлгаад сурчих юм бол альва зүйлээс эрсдлээс бид нар өөрсдөө хамгаалж чадна гэж ирсэн. Тухайн байгууллага жишээлбэл сэтгэл засалчтай, сэтгэл зүйчтэй байж чадах юм бол эрх сөрөг дааврыг бид нэр урьдчилан харж чадах боломжтой болоод энэ. Тэгвэл яг ямар сэтгэл зүйтэй хүмүүс яг энэ мансууруулах бодис буюу бусад төрлийн донтолтонд ерөөдөө өвтөөд идэг юм бэ? Яг тэрэн дээр бол нэг за энэ хүн бол ерөөсөө мансууруулах хөтсөөс дархлаачсан тийм ээ. Ямар ч асуудалгүй хүн гэж хэлэх боломж байхгүй тэрийг тэгж хамгаалагдсан тийм хүн гэж байдгүй. Эсвэл за энэ бол угаасаа ингээд донтох хэмгэх төртөл дуусах юм байна гэсэн ч хүн байдаггүй гэж ойлгож байна тийм. Тэр утгаараа олон дахин давтамжтай хэрэглээд байхад одоо бид нар явж байгаа л ханаа төрнө гэхээр за энэ бол өстой ханаа төрхөргүй хүн байна те. За энэ бол ер нь хэцүүтэй гэж ер нь хэлдэггүй шүү дээ тийм ээ. Одоо өвчин гэдэг зүйл чинь хүнийг нэг тэгж айхтар ялгаад байдгүй. Харин оюун санааны хувьд тэрний хор холбогдол учир утгыг ойлгоод мэдсэн байгаа хүн бол энэ л хамгийн одоо хүчтэй дархлаажсан тэрнээс ангид байх боломжтой хүн гэж ойлгож болно. Тэнгуү залуучууд төр ингээд аваад үзэхэр юу яаж байгаа байхгүй юу? Бие биенийгээ уруу татах, бусдыг даган дуурайх гэдэг сэтлэр тэрийг сонирхож үтсэн тохиолдолд одоо судалгаа гарах өндөр байгаад байдаг. Нөгөө талаасаа өрсөн зэрэглэх ажил дээр ингээд ийм яг нэгдсэн нэг ийм ойлголтод бас хүрээгүй маргаантай асуудлууд яваад байгаа байхгүй юу? Зарим нэг нь болохоор энийг таньж тайлбарлаад ойлгуулад маш сайн ярьж ойлгуулах хэрэгтэй. Зарим нэг нь болохоор ингээд их бүх юмын дэлгэрэнгүй яриад байвал энэ чиргээд сурчлагаа болно ч гэдэм үү те. Тэгэхээр энэ талын мэдлэг мэдээлэл нэх байхгүй тухайн амьдарч байгаа орчинд нь магадгүй одоо нэг аймгийн төв байж болно суман дээр тэр асуудал байдаг бол тэрийг заавал очиод ингээд сөхөд яриад ах нь тийм оновчтой биш ээ. За магадгүй оюутан болоод ингээд төв сууринлуугаа ингээд ирэх үед бол харин энэ тал дээр мэдээллийг өгч явах ёстой гэх. Тэгэхээр ихтэй сургууль гэдэг зүйл маань бол ингээд ирээдүйн мэргэжлийг бэлдэж байгаа. Эрүүл мэндийн сэтгэл зүйтэй холбоотой асуудлыг ярихгүйгээр хүнд боловсрол олгоно гэхээр надад яг нэг юм ярьсаа бас буухгүй байгаа байхгүй юу? Тэ. Тэр хүнийг одоо ингээд ажлын байран дээр гараад инкерч одоо тэдний чинь хоорондох хамтарч ажиллах энэ учир явдлыг олох гэж маш их юм болж штэ. Гэтэл ямар ч тохиолдолд хүн бол өдөр тутамдаа энэ хүний уурах тархиа ашиглаад ажиллаад амьдраад явж байгаа. За дээрэс нь энэний хажуугаар яа харахгүй дондох хэмжээ асуудлыг ингээд оруулж ирж байгаа. Тэгэд энэ хоёр асуудлыг ойлгуулдаг өрсөн сэргэлдэг хөтөлбөрийг ихтэй сургуулиудын програмд суулгаад яг мэргэжлийн хүнээр ийм байдлаар ингээд заагаад ингээд явахгүй бол ямар байдлыг үүсэхгүй тийм үү. Тэгэд эрүүл мэндтэй холбоотой юмыг ярихгүйгээр тэр хүнийг сайн мэргэжилтэн болно гэдэг бол миний хувьд их эрсдэлтэй. Одоо сүүлийн үед ингээд анзаарах та бүхэн ч гэсэн анзаарч байгаа маш залуудаа хүмүүс их хорвоо өрхөд байна тий 20 хэдэн наснда тий 30 гараад гэдэг. Тэнгүүд ер нь хүний бие ингээд яваад одоо өтлөө төгшрөөд гэдэг асуудал биш. Бидний энэ одоо ойрхон ирчээд байна. Энэ юутай холбоотой юм бэ гэхээр цаанаа бол үндсэндээ бас сэтгэл зүйн асуудал гэж ойлгож байна. Яа тийм. Ягаад гэвэл хүний төр сэтгэл зүй шийдэгдээгүй байгаа тэр бохомдол зөрчилдөөн энэ стресс гэдэг зүйл чинь эргээд бие махбодтой тэр хавдрын жүсгт юм байна. Тэр хашлын жүсгт юм байна. Өөр бусад уг үндэс нь бол цэвэр сэтгэл зүйтэй холбоотой байна гэдэг. Тэгмүүд ингээ харшил дээр судалгаа хийгээд үзэнгүүт яг энэ юу гэдгийг орчны одоо тоос шороо энэ тэ тухайн орчноос нөлөөлж өгсөн зүйл гэж байгаа ч гэсэн тэрний суур цаанаа бол үндсэндээ яг стресстэй холбоотой асуудал юм аа гэд. Тэгмүүд архаг ийм стресстэй олон жил яваад байгаагийн цаана ямар нэгэн дондох хэмгэгт магадгүй мансууруулах байдлаас дондох эрсдлийг ингээд суурийг бэлдээд өгчөж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр хүний сэтгэл зүй гэдэг чинь тийм таагүй байгаа намайг зоогоод байгаа зүйлийг аль болох хөнгөн болгохын тулд ажиллаж байгаа. Тэрийг эрэг сөрөг байх нь юу байдгийг гэхээс тийм үү? Тийм. Тэгээд ирэхээр энэ хавтгаарсан энэ одоо мансууруулах байдлын асуудал ер нь цагдаагийн байгуулагч гэсэн дээр нэлээд тийм ноцтой зүйлүүдийг яриад байгаа нь эргээд одоо энэс бид нар гарч ирэхэд яах вэ гэд зарим үед бол ингээд яг сэтгэл санаагаар ингээд бас ингээд ийм сэтгэлээр унах үед бас яг байна л да тийм гэхдээ бүр хяналтаас гараад юу гэдэг бүгд ингээд болохоо байцсан гэж бас харахгүй байгаад байгаа. Тийм болохоор бид нар энэний төлөө хийх ажил үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж тэгээ засгийн газар төр засгаас бол энэ дээр
зарцуулагдах одоо төсөв мөнгөний дээрэс нь гадаад дотоодод мэрэгжил дээшлүүлэх суралцах мэрэгчлүүдийг одоо дэмжих гэдэг энэ үйл ажиллагаагаа бол тасралтгүй явуулах нь хамгийн зөв одоо шийдэл гэж бол хараад байна л да. Тийм болохоор цаашдаа ярих юм бол эцэг эхчүүд ч гэсэн ер нь тэднэрт тэр орсон тэр бичил одоо орчин гэдэг чинь гэр бүлийн орчин тийм үү. Хүүхдтэй юу хэлж яаж харилцаж ин тэр хүүхдүүдтэй яаж өсөж байгаа гэдэг зүйл хүртэл маш чухал нөлөө үзүүлж байгаа. Яагаад гэвэл ер нь эцэг эхээс сэтгэлийн одоо ийм гэмтэл аваагүй хүн гэж байдгүй мэл да. Тэр хошин үг байгаа хгүй юу. Эцэг эхтэй хүн болгон ер нь ингээд сэтгэл застаа орох хэрэгтэй гэсэн нэг тийм хошин үг байд юм байлээ. Тэр нь юу гэж байгаа юм гэхээр энэ сэтгэл зүйн энэ одоо траума гэж нэрлэдэг их бага хэмжээгээр тэр чинь бол хүүхэд ингээд аваад явж идэм байна гэдэг. Тэгэхдээ ямар ч асуудалгүй үнийг бий болгох гэхээс илүүтэй тулгамдж байгаа асуудлаа зөв шийдвэрлэж чаддаг. Эсвэл тэр асуудлаа өөрөө шийдвэрлэж чадахгүй бол хаана очиж шийдвэрлэж чадахгүй гэдгийг мэддэг хүн гэдэг маань урт хугацаанд 90 сар явах боломжийг олгож авч байгаа. Тийм болохоор дондох эмгийн цаана юуг яриад байна гэхлээрэ тэр нэг сэтгэлийг хөнгөлөх, тайвшрал юмыг хайгаад байгаа тэр хэрэгцээг л хангаад өгчвөл хүн тэр болгон тэр болохгүй зүйл рүү явдаггүй маа гэдэг. Энэ бол маш том одоо бидэрт боломж байна гэсэн үг тийм ээ. Эмчийн ярианд ингэж бодлоо л доо. Сэтгэлийн болоод оюуны дархлаатай хүүхэд бид нар өсгөж хадаад хүмүүжүүлж чадах юм бол ер нь л ирээдүйд эрсдэлгүй байх бүрэн боломжтой юм байна. Тэгэхээр бид нар одоо ээж аав бид нар яг юун дээр анхаарах юм бэ гэж. Сэтгэлийн болоод оюуны дархлаа гэдэг нь одоо болохгүй бид нар наацхан хэлж өгөх нь байна л да. Гэтэ яг тэрийг одоо хүүхдээ яг хэдэн наснаас эхлээд ярилцах вэ гэдэг бид нар сайн мэддэггүй байхгүй тий. Тэгэхээр эцэг эхчүүдийг бид нар сургах, чиглүүлэх тий тэдэрт зөв ойлголт өгөх хэрэгтэй. Тэргүй ингээд одоо намайг ч гэсэн нэг хүн ирээд тий за хаста сайн инженер болох хүүхдээ чи багаас нь анхаарна гэх юм бол би бас сайн ойлголт байхгүй шүү дээ тий гэдэг шиг эцэг эхчүүдийн хувьд гэх юм бол нөгөө бас бүх асуудлаа шийдэх гээд гэр дотор ингээд тэр хүрээндээ шийдэх гээд 10 15 20 жил болсон хүмүүс бас ялангуяа архины асуудал төр түгээмэл байдаг байхгүй юу. Тэгээ 20 жилийг нөхрийгөө засах гад гарандаа дүүгээ засах гад тийм үү. Ингээд явдаг. Яан зүрээр харагдаад үзээд яваад байдаг. Тэр нь дандаа ингээд нэг юм амжилт олдгүй юмыг давтан хийгээл угаасаа ингээд болохгүй зүйлийг 5 жил хийгээл яагаад ойлгоч болдгүй юм болоо гэх бодол надад төрдөг байхгүй юу. Тэр хамгийн ойрын шин надад санагдаж байгаа шээ 2013 байна 4 оны үед яг нэг 55 та гэр бүлийн хоёр яг ирж байгаа байхгүй юу. Тэгээд хамт амьдарч суугаад ч одоо 25-аас гэдэг чинь те 30 жил амьдарсан. Сүүлийн 15 жил бол архины асуудалтай. Тэгэл тэр гэр бүл бол ийм. Тэгэхээр тэрэн дээр ингээд 15 жил бүр бүхий л аргыг хэрэгжилж үтсэн байгаа юм өөрийнхөө хэмжээнд. Тэгэл манай амьлаг дээр тийм хинэр нь тэгэл туслах зөндөл хүмүүс нь хичээж байгаа ш тэрэгэн дээрний. Тэгээс юмуд дээр ингээд ирээд твтээд аваад тухайд бол 10 хоног эмчилдэг байсан. Тэгээ 4 хоногийн суганд 14 хоногийн хугацаанд эмчлээд тухайн үнийг би загнаагүй тийм ээ. Зодоогүй янз бүрийн үг хэлээгүй яг үзүүлэлттэй тусламж аваад одоо тэрнээс ч 12 жил гэдэг чинь архи дарсны асуудалгүй 12 жил амьдарч байгаа. Тэгэхээр энэ архиталт гэдэг юмны цаана эргээд яг энэ хүүхдүүдийн сэтгэл зүйд маш олон асуудлыг үүсгэж идэг. Барьж аваад зодохгүй байлаа гэхэд тийм үү. Ер нь би ингэж бодохоор энэ архины асуудлын тэр цаадах нэг юм хор шиг юм гэдэг чинь их хорон байдаг ш санагдаад байдээ. Санагдаад байдаг байхгүй юу? Тэр утгаараа ингэж аваад үзэх юм бол бид нэр одоо тэр босод дондох юмгуудад чинь нөгөөдийнхөө юг үүсгээд байна. Дандаа юм асуудлыг үүсгээд байгаа. Тийм болохоор бид нэр өөртөө ирүүл байх, өөртөө суралцах, өөртөө энэ тал дээр зөв мэдлэгтэй байх юм гэж ер нь тэрийг бас бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй л болчиход байгаа юм л та. Тийм насан туршдын боловсрал. Тэр бид нар нөгөө нэг юм амьдралаас өдөр тутам суралцаад явдаг гэдгээ нөгөө альбан бус боловсрал гэдэг рүү оруулчихаар бид нар тэрнээ нэг ач холбогдол өгөхгүй байгаад байгаа юм. Яагаад гэвэл энэ талаарх ойлголтыг бид нар бүх хүмүүстэй наацхийн ойлголтуудыг нөгөөд олон зүйлээс үрцэн сэргийлэх боломжийг бүрдэж өгч байгаа. Хүн болгоныг одоо юу гэдгийг тэр одоо юу гэдгийг сүүлийн мэдлэг мэдээллүүд бол ийм айхтар онолд суурилсан маш их тийм одоо ийм бүгдийг сурах гэдэг байх биш. Ялангуяа олон нийт рүү чиглэсэн одоо боловсрал гэдэг чинь яг л ингээд талхаа худалдаж аваад иддэг шиг ийм энгийн ийм алхмуудыг тодорхой болгож өгөх. Заавал тэр юм чинь эрдэмтэн болох гэдэг зүйл биш шүү дээ, тий. За ийм байвал ингэн, ингүүл ингэн гэдэг юм их ойлгомжтой.
тодорхой болгож өгвөл аваад хэрэглэхэд бэлэн тийм энгийн мэдлэгийг шууд өгөх тал руу нь бол явж байгаа. Тэгээд одоо дэлхийн ертөнц бол маш их хөвсөн өөрчлөгдөж байна. Хүмүүс бол одоо тий химэл оюун ухаанаас ер нь юмнуудаа асууад бас чигийг нь бас гаргадаг болцоод байна. Тэгээд явандаа бол бидний хийх ажил яг иймэрхүү байдлаар явбал бас илүү үр дүнд хүрэх байх. Гэхдээ бүх зүйлийг бас тэр зүйл даадаж болохгүй байх. Тэ наад захын тэр мэдэх ёстой зүйлийг чинь бэлэн хилээд өгдөг алгоритм гараад ирсэн гэдэг маань одоо мэдэхгүй 3 жилийн өмнө ч юм уу те 5 жилийн өмнө бидний толгойд байхгүйсэн зүйл гэж бодож байна л да. Тэгэхээр хэдүүлээ тэгвэл яг энэ ярилцлагаараа ч гэсэн одоо хүмүүст багчгсан нэг зүйлийг мэдээд аваасаа гэдэг үүднээс одоо ингээд бидний ярилцлага хийж байна шүү дээ. Тэгэхээр нэгс хүүхдийн сэтгэл зүг ярьсан дээрээсээ бас шууд асуу гэж бодож байна. Хүүхэд залуусын сэтгэл зүг ер нь бид нар яаж таних хэрэгтэй юм бэ? За энэ ер нь сэтгэл зүйн жоох эвгүй болоод байна шүү. Уртын хугацаанд ийм сэтгэл зүйтэй байж байгаад энэ маань ямар нэгэн дондох ийм рүү орчих үедээ юм ч хамаагүй тий. Тоглоом ч юм уу, масрал бодис ч юм уу, эсвэл мөрөдөд тоглоом ч юм уу, эсвэл айрх ч юм уу тий. Тэгэхээр бид нар тэрийг яаж таних боломж байдгийн болов энгийн үнэлтэд одоо жишээлбэл ээж нь би байлаа гэж бодоход би хүүхдээ хараад цаа сэтгэл зүйн ер нь жоох эвгүй шүү гэдгийг би яаж таних вэ? Тим энгийн аргууд байдаг уу? Яг зүгээр ажиллаад хараад ярилцаад үзэхгүй түн асуудалтай болж байгаа хүн бол их одоо байж болох шинжүүд нь тийм ээ их дуу цөөтэй болох ааш зан нөөцлөгдөх нойр нөөцлөгдөх хичээл сурлагандаа тийм ээ одоо хоцрох таслах тийм дээрээс нь юу гэдэг үү илүү их ганцаараа байхыг бодох эсвэл өмнөхөөсөө илүү тийм ирч хүч цоглох болоод ямар шалтгаангүйгээр тийм ээ дээрээс нь яг юун зарцуулагдаж байгааг мэдэхгүй санхүүгийн мөнгөний хэрэгцээ нэмэгдэх тийм ээ эсвэл өмнө нь ярьдаггүй байсан зүйлүүдээ одоо ярих үзэж харж байгаа контентийнх нь тэр зүйл өөрчлөгдөх гэх мэт зөндөө олон зүйл байж болно. Ер нь бол тийм. Тэгэхээр эцэг эхчүүд юуг анзаарах хэрэгтэй вэ гэвэл тухайн үед нь ингээд анзаарсан зүйлээ энгийнээр ер нь бол яг тэг хичээл нь яаж जैन сэтгэл санаа нь яаж ямар асуудал тулгарсан сүүлийн үед нэг иймэрхүү байгаад байна одоо гэд аавда ээжтэй ярилцгаад үзэх хэрэгтэй. Ер нь бол тийм. Тэгээд удаан хугацаанд яваад ирэхээр ер нь хүний нүүр царинтын нүрний баясгалгүй тийм ээ нэг тийм юу болоод холхондий болох тийм ээ. Ер нь ингээд яг огт мансуурлахад сэргэлдэггүй залуу одоо магадгүй одоо 3 5 жилийн дараах 4 2 бол ялгаа харагддаг байхгүй юу. Тийм. Тэгэхээр нөгөө ойрын хүмүүст бол нөгөө ямар нэг сорилт үүсээд байдаг гэвэл тэр өөрчлөлт ингээд 100хан ингээд гардаг учраас тэрийн нэг тийм өөрчлөлт гэдгийг анзаарахгүй явах магадлал бас байх гэдэг. Бас тийм биш үү тийм. Тийм болохоор ер нь анзаарна л гэсэн үг. Тухайн ааш сайн яаж юм тийм ээ. Одоо тэр амьдралынх нь идэх их багасаад байна уу? Эсвэл хит их болоод байна уу тийм ээ. Хаана хинтээ цагаа өнгөрүүлж байна? Ер нь дотроо юу бодоод яваад ах шиг байна. Тэгээд яг хуу энэ ч нөгөө хаалттай сэдв буюу асуудал учраас хүмүүс энийг ер нь одоо имлэгдэж гисэн тий надад ингээд би бол ингээд мансуурлаж сэргэлт юм нам туслаач гэдэг очих. Тэгэхээр тэр болгон байхгүй. Тийм чинь хуулийн асуудал үүсдэг тий хувийн нууцлал моцлол гэдэг ингээд зөндөө асуудлууд үүсдэг. Тэр утгаараа бол эцэг эхчүүд ингээд явандаа бол энэ анзаарэгдэж эхэлнэ. Ерөөсөө ингээд логт асуудал мэддэхгүй юу гэдэг юм тэр мансуурлах зэрэглээл 20 жил мэл явах боломжгүй. Угаасаа асуудлууд чинь эхлээд байгаа асуудлыг өөртөө зохицуулна нууж хаана ингэн аажимдаа бол зүгээр л энгийнээр бодъё л доо. Олон жил архитаар суусан хүнийг бол бид нар хараад ингээд ер нь л харагддаг шүү дээ тий. Огт архитаар сэргэлдэггүй хүн гэдэг чинь нүүр царайн дээр нь ч тэр одоо ийм бие авч байгаа байдлын хувьд ер нь ингээд анзаардаг. Тамхин дээр ч гэсэн олон жил тамхицсан байгаа хүний нүүр царай бас их анзаардаг. Тийм учраас анзаарахтай байхыг одоо эцэг эхчүүдэд бол зөвлөмөр байна. Дээрэс нь яг ингээд толгойч болзошгүй асуудал дээр бол одоо ер нь бол хүмүүс нөгөө хаанаас бидэл хайх унших тийм ээ арга нь ийм боломж нээлттэй учраас хүмүүс ер нь айгүй хурдан тусламж ханддаг болж байгаа байдал бол хамаагүй юу яаж байгаа. Аварштай. Наашлж байгаа тийм. Нөгөө талаас гэх юм бол нөгөө яг тухайн чиглэлээр яг мэрэгсэн хүнийг олно гэдэг бас сорил болчихлоо байхгүй юу? Маш олон ингээд одоо хүмүүс байхаар одоо яг хинэн нүгээд ингээд санах тийм ээ. Тэр утгаараа бол ер нь бид нар энэ эрүүл мэнд тийм ээ сэтгэл зүй тэгээд эрүүл мэнд гэдэг чинь биеийн эрүүл мэнд сэтгэл зүй тухайн хүний одоо ажил карьер
энэ бүх зүйл дотор чинь нэг онцгой чухал хэд хэдэн зүйл дээр бид нар өдөр тутамдаа одоо анхаарч явах хэрэгтэй гэж бол хэлмээр байна л да. За баярлалаа. Нэвтрүүлгийн 2 дахь хэсэг дээр яг энэ бид нар хэрхэн яаж зөв одоо сэтгэл зүйр засалж болох юм бэ? Энэ дээр бас хүмүүс зөвлөгөө гэж бодож байна. Тэгээд чиний өмнө бүгд хамтаа хэлхий зарг мэдээлэл сонсоод студид дээр уулзъя. За тэгээд энэ үлийг маш сонирхолтой гоё бас яриа болж байна. Тэгээд тийм манай сонсогч та бүхэнд бас маш хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр сэтгэл зүйч болоод сэтгэл засалч гэдэг зүйл дотроо ингээд өөр байгаад шиг байгаа. Та энэ дээр бид нарт зөвлөгөө өгөөч. Яг ямар хүн дээр бид нар очих хэвтэй юм бэ? Дагнсан хүн дээр очих хэвтэй юм. Эсвэл сэтгэл зүйч гэсэн болгон дээр бид нар очих хэвтэй юм. Имчилгээ хийх гэж байгаа хүн сэтгэл засалч дээр нь очих хэвтэй юм. Тэгэхээр яг сэтгэл засалч гэдэг одоо нэр томьёог бол Монголын одоо Монгол Улсын итгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дээр анагаах ухааны боловсрол залгуур ихтэй сургуулийн хүний их хэмжээ мэргэжлэр төгсөөд сэтгцийн эмгэг судлал гэдгээр нь резидентийн мэргэжил буюу нарийн мэргэшээд үндсэн мэргэжил тэгээд төрөлжсөн нь болохоор яадаг вэ гэхээр тэрэн дотор дараа нь сэтгэл засал гэдгийг ингээд нарийсаа сурдаг. Тэгмүүд анагаах төгсөөд магадгүй дотрын эмчээр сурцсан хүн бол сэтгэл заслаа сурах боломжгүй гэсэн үг. Сэтгэл эмч болж ээж сэтгэл засчаар сурдаг. Сэтгэл эмч болж ээж дондох эмгээрээ нарийсдаг. Тэнгүүд тэр дотор одоо чинь хэлээ л да тийм ээ хүүхдийн сэтгцийн эмч байна. Шүүхийн чиглэлээр мэргэсэн шүүх сэтгцийн одоо эмгэг судал гэж байна тийм ээ. За тэнгүүд одоо сэтгцийн нөхөн сэргийх. За сэтгэс нөлөөд им донтолт засал гэдэг ингээд дотор нэрсээд явдаг. Сэтгэл зүйч гэж бас явах бах тийм. Яг манай дээр бол яг хуу яг спортинг гэж нэр томьёо нь бол байдаггүй. Тийм спортын сэтгэл зүй гэдэг бол бас тусдаа ойлголт одоо Монголд бол нэлийн одоо ач холбогдолыг ойлгоод хөгжих тийм замдаа ороод явж явах шиг байна гэж тийм ээ. Тийм болохоор яг тэр чиглэлээр ажиллаад мэрэгсэн байгаа хүн дээр одоо очихын тулд эргэл хайвал хийж байгаа юм л та. Тийм хүмүүс янз бүрийн замыг ингээд туулаад ирдэг. Гэхдээ би бол ямар ч байсан зориод ирсэн байгаа хүмүүс маань тухайн хүнтэй уулзаад бол чиг зүгийг гаргаж өгсөн байхаа гэж бол найддаг. Гэхдээ хэрвээ над дээр хин нэг ирээд хүүхдээ үзүүлье. Манай хүүхэд нэг ийм асуудал гаргаад байна гэд хэлэх юм бол би тэр хүүхэд дээр зөвлөгөө өгөхийг бол би яадаггүй. Яагаад гэвэл өөрөө би тэрэн дээр чинь туршлага хөрөмтлүүлээгүй. Нарийн мэргэжлийн сураагүй. Ийм байжж тухайн хүнд ихтгэл найдвар төрүүлж тийм ээ 1-2 удаа уулзаад юу гэдгийг тэр үслийнхэн төлбөрийн мөнгөийг авах гэдэг бол ёс зүйн хувьд ч тэр тийм одоо зохимжтой зүйл биш. Яг чаддаг, ажилласан туршлагатай, үндсэн сурсан зүйл дээрээ хүнээ аваад үр дүн гаргаад явах нь л хамгийн чухал байгаа гэж ойлгож байна. Тэр утгаараа одоо ингэ сэтгэл зүйч эсвэл сэтгэл засалч, сэтгцийн эмч гэдэг одоо бүгдийг нь мэддэг хүн гэсэн ойлголт биш шүү дээ, тий. Тэгэнгүүт миний хувьд бол яг донтолтоо одоо барьж аваад архин дээр илүү туршлага хөрөмтлүүлээ. Сүүлийн 4 жил гаруй хугацаанд бол өдөр тутамдаа захин тоглоомын асуудал дээр ингээд ажиллаад явж байгаа. Тэг тусам ямар давуу тал ирж ийн гэхлээрээ яг нэг чиглэсэн юм дээрээ хүнээ үзээд юмаа уншаад судлаад ингээд явхаар богино хугацаанд ийм илүү туршлага хөрөмтлөх боломжийг олгож байгаа. За би ингээл нэг архины асуудлыг аваад те за тийшээ тамхин дээр ягаад ингээл яваад явах юм бол миний хүч ингээд тал руу ингээд сарних болж байгаа байхгүй юу. Гэтэл яг нэг юм бариад гартаа оруулаад авах нь яг тэр ч гэсэн практик дээрээс ер нь ингээд бас харагдаж байгаа. Олон хүмүүсийн одоо асуудлыг шийдэж байна. Гэхдээ ер нь энэ сэтгэл зүйн чиглэлээр сэтгэл заслын чиглэлээр дондох эмггийн чиглэлээр хүнтэй ажиллана гэдэг зүйл чинь хүний амьдрал амнаас эрүүл мэнд хувь заяаг шийддэг ийм ажил учраас маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Эцсийн найдалгаа тавиад ирж байгаа байхгүй юу? За манай гэр бүл бол одоо эцэстээ туллаа. Нарийнхаа одоо зүрлээд хэлэх юм бол нарийнхаа утас энэ үлдсэн байна холбосон. За энэ тасраал тэгэл гэр бүл сална. Үр хүүхдүүдэн чинь ингээд явна. За таал одоо эцсийн одоо найдвар байна гэдээ ирж байгаа. Тэрэн дээр бол яг хуу би бол одоо юу гэх юм тухайн хүмүүс эмчилгээ хийлгэмээр байна. Тусламж хэрэгтэйгээ зөрөөд ирж байгаа хүмүүс төр бол ёстой сурсан мэдсэн зүйлээ харамгүй зарцуулаад цаг заваа тийм ээ. Бүхэл юмаа дайчтад бол ажиллах хэрэгцээ гардаг. Тэгээд ажилласан болгон бас бүгд асуудалгүй болоод идэм үгүй. Ер нь дэлхийн нийтийн дунд чинь бол дондох эмгэгийн янз бүрийн тоо яваад идэг. Зарим хүмүүс болохоор мансууруулах хуудасаараа 10% идэгрэлттэй, 5% одоо боломжтой энэ гэж ярьдаг. Ер нь бол нэг 30-40% гэдэг бол айгу том амжилт гэж үздэг. Яг одоо ингээд
цахим мөрөөдө тоглоомын асуудал дээр ажиллаж байгаа яг эмчилгээнд орж байгаа хүмүүсийн хувьд миний хувьд бол 10 хүнээс 8 хүний асуудлыг нь бол шийдэж чадаад байна. Гэхдээ тэр чинь яг 100% надаас би л бүгдийг засчаад байгаа шүү. Тэр чинь эмчилгээнд орж байгаа тэр гэр бүл хүний хичээл, чармаал, зүтгэл гэдэг юм их чухал. Энэ чинь багийн ажил болоод тавьчихж байгаа байхгүй юу? Тэгээд ийм үр дүн гарч байгаа учраас одоо юу гэмдэ илүү мэрэгших нь тийм түүн дээр олон жил туршлагатай ажиллах нь тийм хүн дээр очих нь зөв байх нь. Ер нь тийм. Тамхи бол тамхины одоо тий арх бол арх, мансууруулах бодисол мансууруулах бодис хүүхдтэй бол гэл нэг юм одоо нүдний чихний хамрын ингээл нарийн мэрэгжлийн эмчил хүмүүс төр очих хэрэгтэй юм аа л да тий. Нөгөө талаасаа гэх юм бол одоо би ингээд хүний сэтгэл зүй дээр ажилладаг. Гээд бие махбодын асуудлыг хойно орхих ерөөсөө болохгүй шүү гэдэг асуудал одоо бид нар тавигдаж байна. Яагаад гэвэл би өсвөлийг бүр ингэж төсөөлдөг болсон. За хүний сэтгэл зүй бие хоёр хамт гэдэг чинь бүр хитрхи ерөөхдөө тодорхойлт. Хүний бүр эс болгонд хүний сэтгэл зүй гэдэг чинь бол ингээд баг шингээстэй ингээд байд юм байна. Тэр утгаараа биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд хоёрыг ч ерөөсөө ингэж хамттан тэр хүн ямар хоол идэж чинь те амьдралын маяг нь ямар хуу юм. Одоо гээд ингээд юу гэдэг. Ерөөсөө л нэг юм цогц юм. Дондох юмыг бол илүү их тийм гэр бүл дээр илүү их ажиллах шаардлага гардыг. Ганц хүн гэхээс илүүтэй. Тэр ар гэрт нь яг ямар байдалд ирчээд энд ирчээд байгаа гэдгийг ойлгох нь аягүй чухал байдаг. Гэтэл нөгөө нүдэнд харагддаггүй юм учраас тэр чинь ингээд айгүйх буруутгал өгөөд идэг. Жишээ нь цахим тоглоомын асуудалтай байгаа хүнийг харах юм бол тэр хүн яаж гэнэ үү? Хоолойдээ сууж гин. Буцаар ирчих чинь. Унтчих чинь. Ажлаа хийж гин гэхэр энэ нөхөр зүгээр шүү дээ. Тэ? Энэ нөхөр одоо энэ өстө дорндаа тоглоод байгаа ч гэдэм үү те. Гэтэл явж байгаа хүн халтарч унаа төлөө гулчих юм бол хүн болгон хөөхстэйгээл түргэн дуудаад аваач л хөвтүүлэг дэмжтэй те. Тэгэнгүүт яг дондох юмгийн чиглэлээр мэрэгсэн хүн бол ингээд харах юм бол хөлөө уусан үнээс дутгааргүй хүн дэмэгтэй болсон явж байгаа хүн л орж ирж байгаа. Тэрийг ар гэрт нь ойлгуулад өгөхөр зөв бид нар ингэх хэрэгтэй юм байна гэд. Тэгэнгүүт ер нь дондох юмгийг ингээд товчхоо ингээд дөрөв ангилж үзье л да тийм үү. За огт тэр асуудал байхгүй тэр талаар ямар ч ойлголтгүй хүн байна тийм үү. Сонирхлын төдийд одоо за масууруулах бодис дээр бол нэг туршаад нэг ганц нэг үзэхтэй нэлээд асуудал ойрхон давтамжтай хэрэглэх зарим үед өөрийгөө татаж гаргаж чадна зарим үед чадахгүй байхдаг асуудал дөрөвдөх нь бол эмгэг гэж байгаа. Сонирхлын төвшөнд хэрэгжилж байгаа тохиолдол бол хүн нэг удаа зөвлөгөө аваад эсвэл аав ээжтэйгээ тийм ээ ярилцаад контент үзээд за болигэд гарчихгүй. Гэтэл хүмүүс энд хэрэгэлдэг аргыг энд хэрэглээд яваад идэг. Бүр гүн арцсан өндөр эмгэгтэй. Донд эмгэгтэй болсон байгаа хүн дээр энэ аргыг хэрэглээд яваад идэг байхгүй юу? Тэр утгаараа би түрүүн ярьсан шүү дээ нэг нөхрийг архинаас гарах гэдэг нэг 15 жил явж байгаа гэх тийм ээ. Энэ байгаа тохиолдлууд одоо за нэлээд тэгээ салд сандах дээр энэ төр гэж асуудал яах юм бол за ер нь ингэж явах юм бол гэр бүлтэйгээж үлдэж чадахгүй мэн гэдэг энэ засагтаад өөрийгөө татаад авчна. Яагаад гэвэл тэр хүн бол эмгэгтэй болоогүй асуудалгүй байгаа гэсэн. Тэгээ энэний зааг ялгааг гарах нь их чухал байдаг. Тэгэнгүүт тухайн гэр бүлд байгаа ер нь эмчилгээнд орж байгаа хүний тийм эерэг капитал гэж юм байдیں۔ Тухайн хүн гэр бүлтэй юу, тийм ээ? Ажилтай юу? Нас нь хэдвэ, тийм ээ? Өр хүүхэдтэй юу? Одоо санхүүгийнхаа хувьд тийм ээ? Тийм одоо юу гэдэг тогтмол ажилтай. Энэ болгоныг хараад ингээд үзэхээр бүр гэр бүл нь ингээд орхиод явцсан тийм ээ ажил төрлөө хийх чадваргүй болсон байгаад ингээд ирэх тусам тэр хүнд ийм эерэг капитал их одоо багасна. Тэр тусмаа эмчилгээний үр дүн авахд бас бэрхшээл учрах зүйл байдаг. Гэхдээ дондох эмгэг гэдэг чинь ингээд хитрхи бас ингээд зааж ингээд өнгөрдөм юм гэж хүмүүс ерөөсөө бодож болохгүй. Энэ чиглэлд ажиллаж байгаа мэрэгчлэнүүдийн цаад ажиллаад байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр хүн айтайхан болоод босоод ирдэг. Одоо би бол Улаанбаатар хотод ингээл явж байхад нэгэн тий том одоо ийм супермаркетэд оны өмнө имчилүүлжсэн имчилүүлэгчтэйгээ тааралдлаа л да. Тий яг тоглоомын асуудалтай. Тэгээл гэр бүлээрээ хүүхдүүдэд агуулсан нэг юм асуудалгүй болсон гэр бүл чинь нэг харагдаж байна да тий. Бүгдээр тэгээд нөгөө бид чинь имчилгээ 1-2 удаа уулзаад болчтгоо. 12 удаа. За эхний удаа уулзсантайгаа 13 удаа уулздаг. Нэг удаа уулзахдаа 40-60 минут гэхээр айгүй ойрын тим имчилүүлэгчтэй холбоо тогтож чаддаг. Тэгэхээр нөгөө дондох эмгийн имчилгээнд дээр сэтгэл застын имчилгээнд дээр тухайн хүнтэйгээ одооны залуучуудын хэлдгэр vibe ингэж таарах гэж юм бас байна. За туршлагатай гээд бүх хүнд яадаггүй. Гэтэл
яг нэг ингээд нэг юм уулзаад ярилцаад нэг тийм сэтгэл зүйн үеийн тохироо бүрдэнэ гэж асуусан байдаг байхгүй юу. Тэгээд ирэхээр ингээд улам нэгтраад ойр байгаад тэр утгаараа сэтгэл засалж сэтгэл зүйч цаашлаад ярих юм бол одоо бүхэл эмчнэр дээр бусдтай харилцах яагаад их чухал вэ гэдэг зүйл эндээс гарч иж байгаа юм. Яагаад тэгэхээр итгэсэн хүндээ найдсан хүндээ тийм ээ сэтгэл зүйн тохироо их сайн бүрдэж байгаа хүндээ хүн сэтгэлийн мухарт байгаа тэр жаргал зовлонгоо нийн өгөө илэрхийлж ярьж чаддгийм байх. Тэгэнгүүт бид нар анхны уулзалтаар л бүх юмыг яриулна гэж ерөөсөө дайрдаггүй. Анх удаа уулзахдаа за би чинь ингээд тийм ээ сэтгэл засалч дээр сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй юм байна шүү дээ. Энд чинь ирээд уулзахад миний нууцлыг хадгалах юм байна. Тийм ээ? Надтай цаг зав гаргаад ярих юм байна. Надад туслах юм байна гэдэг тэр мэдрэмжийн өхөн чухал болохоос ш аав ээж ч юм уу дагуулад ирсэн хүнийг ороод ирэнгүүт нь л ингээд үл за ер нь очиод ч дими юм байна гэхээр эмчилгээ авч чадахгүй байдал үүсэх эрсдэлтэй. Бүх насанд хуурч чадгал юм байна л да тий. Одоо дондох эмэгчин ер нь бол их бага наснаас эхэлдэг болсон байлээ шүү дээ. Тоглоомноос эхэлдэг болсон байна. Тэгэхээр та сүүлийн одоо 4 жил яг юм тоглоомын донтолттой хүмүүстэй ажиллаж байгаа хүнээд бол бүх насанд л хуурах нь шүү дээ. Өсвөр нас болох нь байна. Дунд нас, хижээл нас, брахмын насны хүмүүс гэж ер нь насанд нь хуурчлаатай харилцсан. Хамгийн бага нь 16 настай, хамгийн ахмад нь 53 настай. Яг энэ хоёрын хооронд тийм. Тэгээд мас бол ер нь бол нэг 18-40 насны дотор л эргэлдэж байна да. Одоо тэгээд яг сүүлийн яг энэ 4 жил ажиллаж байгаа гэдэг нэг юун дээр ингээд харахаар за ихэнх нь тэгээд ирчүүд байна уу, одоо бүсгүүчүүд байна уу, тий? За тэгээд яг одоо ямар одоо мөрөдөд тоглоом гэхээр илүү одоо нөгөө тийм онлайн тийм нөгөө покер ч юм уу онлайн тийм юунууд байдаг тий. Эсвэл нөгөө бие биендээ хоорондоо ингээд сууж нэг бас нөгөө тоглолдог. Тэрнээс нь яг аливаа ямар нь илүү тантай ингээд орж одоо зөвлөгөө авч जैन, нэмжлэгээ авч гэх юм уу. Тийм. За хүйсийн аауд үзэх юм бол 98% нэрхтээчүүд байна. Тоглоомны гэдэг ер нь л цахим мөрөөдөө тоглоом дээр ажиллаж байгаа. За энэ дээр бол хамгийн түгээмэл байгаа нь бол спорт бит. За тэгээд цаашаа ярих юм бол слот гэж байд юм байна. Онлайн казино гэж байд юм байна. Онлайн покер гэж байд юм байна. Гэт ингээд тоолоод яваад байвал зөндөө. Яг бичсэн суугаад тоглодог хүмүүс дээр ажилласан нь бол харьцангуй цөөхөн гэж ойлгож байна. Тэгэхээр ерөөсөө л цахимаар гар утсаараа компьютеророо тоглодог ийм тоглоомын асуудалтай хүмүүс дээр нь бол ажиллаж байгаа гэж ойлгож байна. За нэлээд урьдчилан сэргийлэх болоод эдгээр хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг яарлаа. Тэгвэл одоо сэтгэл зүйн сайхан байдлаа бид нар яг яаж хадгалах ёстой юм бэ гэдэг дээр нэвтрүүлгийн ерөнхийдөө цаг өндөрлөлт өгч байгаа болохоор одоо илүү зөвлөө талаас нь явъя гэж бодож байна. Бид нар ер нь өдөр тутамдаа яг энэ сэтгэл зүйн сайхан байдлаа яаж хадгалах вэ? За магадгүй тань дээр очиод альва донтолтын эсрэг эмчилгээ аваад сайхан болоод тий. Эдгээр хүмүүс маань яг энэ тал дээр яаж та сэтгэл зүйн сайхан байлаа хадгал гэж зөвлөд юм бэ? Яаж аз жаргалтай амьдрах вэ? Яаж одоо боломжийн цалин мөнгөтэй амьдрах вэ те сэтгэл зүйн байдал сайхан байдлаа яах вэ гэдэг энэ асуултыг хүн өдөр болгон өөрөөсөө асууж байгаасай л гэж бодож байгаа юм. Ягаад гэвэл явж байгаа нэг л өдөр за сайхан болчих гэдэг зүйл биш. Яг ингээд нэг алхам алхмаар ингээд цаашаа явах тийм үү. Тэгмүүд бидэрт ямар одоо шүүмж гэх юм уу те бидний алдаа тутаглыг хүсдэг юмныхаа төлөө ерөөсөө цаг гаргадаггүй гэж байгаа байхгүй юу. Ажил дээр бол маш сайн төлөвлөгөө гаргана. Заас тагс жилийн төлөвлөгөө ингээд хэдэн нэвтрүүлэг хийн те. За би бол яг ингээд усад ажиллаж байхад бол яг одоо эрүүл мэндийн яамнаас гаргасан тэр тоош төслийн дагуу тэдэн сургалтын тиймэрхүү судалгаан дээр ажиллана, орчуулга гэдээ маш тодорхой гаргаад тэр шагас жилээр тайлагнаад бүх юм өгөөд энэ жил энэ хэсэгт юу хийв гэдэг юм ярьдаг. Тэр хаяа нэг ботчоод яваад ах юм бол нэг ахицтай дэвшил ер нь бол гарахгүй гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр энэ өдөр болгон те би өнгөрсөн жилээсээ илүү сайхан байхын тулд яах вэ гэдэг. Тэнгүүд сэтгэл засалч эмчнэр хүний сэтгэл зүйдээр ажилладаг хүмүүстээр ямар зөвлөмжийг өгдөг вэ гэхээр та үйлчлүүлэгчээс арай бага асуудалтай байх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тийм тэгэхгүй бол үйлчлүүлэгчээс их асуудалтай бол та хүн дээр ажиллахад хэцүү гэдэг тийм үү. Тэгээд тэр утгаараа ингээд зөвхөн шинжлэх ухааны номоо уншаас гадна маш олон зүйлийг суралцах хэрэгцээ гаргаж ирж байгаа. Тэгээд тийм болохоор сүүлийн 4 жилийн хугацаанд бол миний амьдралд гарч байгаа өөрчлөлтүүд бүр ингээд маш их өөрчлөлт гарч байгаа байхгүй юу? Ерөөсөө. Тэгэл ингээд алхам болохоор ингээд цаашаа яваад байгаа. Тэнгүүд одоо өстой манай шинжлэх ухааныхын сонсвол магадгүй жоохон үлэн зөвшөөрөхгүй байх магадaltaй зүйлийг хүртэл ингээд судлаад явж байна. За дондох эмгийн тухайд гэх юм бол эмчилгээний дараах хяналтыг бид нар яаж хийж болох вэ гэхээр олон хэд хэдэн хувилбар байдаг. За тэрний хамгийн түгээмэл байж болох хувилбар нь юу гэхээр
өөртөө туслах бүлэг буюу донтолтын асуудлыг шийдвэрлсэн байгаа хүмүүс тодорхой давтамжтай ирээд уулзах. Гэхдээ мэржлийн үний чиглүүлэгтэйгээ ийм санд болгодог. За би болохоор яг өөрийнхөө одоо яг туршлага дээр үндэслээд тийм сэтгэл заслын клубтэй болохыг ер нь бол шийдчихэд байгаа. Тэгээ нэг клубээрээ дамжуулаад имчилгээнд одоо хамрагдсан ч бай тийм ээ. Тэгэхэд гэр залуучуудад энэ сэтгэл зүйн боловсрол, сэтгэл заслын энэ энгийн арга техникүүдийг хилээд өгөх ийм клубийн зарчим чинь их зүй юм байна гэж би ер нь бол яг туршлагаас тэгж хараад байгаа юм. Яагаад гэвэл клуб дээр ирээд уулзах гэдэг тэр ивентүүд хийгдэх тэр болгон дээр чинь их өндөр төлбөр төлөөд байх шаардлагагүй. Тэгээд ирэхээр чинь зөв ийм би ойлгочвол хөгтөвтэйгэн шаардлагатай нь шүү дээ. Тэр болгон дээр би зөвхөн бүх юмаа яагаад авах биш. Гэр бүлийн чиглэл дээр ажилладаг туршлагатай хүмүүсийг одоо өөрчилж гэдэг юм уу те. Тэгэнгүүт давхар бид нар имчилгээ дандаа спорт юмнуудыг оруулж ирж байгаа. Гүйлтийг, ширийн тенсийг те, алхалтыг энэ төр гэж оруулж ирж байгаа. Тэгээ бид нар донд хэмэг дээр нөгөө дахилт өгж байгаа буюу нөгөө 10 тутмын 8 нь бол айтайхан болоод явчихж байгаа үлдсэн 1 2 3 дээрээ дандаа спортыг оруулж ирж байгаа. Цаашлаад бид нар имчилгээнд орж байгаа хүн болгон дээр спортын тэр их нэг айхтар тамирчин болох гээд байхаас гэдэг сонирн биш. Яг нэг юм бөмбөгтэй спортууд чинь хүнийг нэг тийм бие сэтгэл зүй хоёрыг нэг уулзуулдаг. Ялангуяа ширээний тенсийг дэлхийд дахинд бүх нийтийн спорт болгоод хөгжүүлж байна. Хамгийн хурдан аз жаргалын гормоныг ялгаруулдаг спорт тенс үт юм л да. Ягаад гэвэл юу ч нэг ч удаа бариаг хүн ракета яаж чамаагүй бариад бөмбөгийн ширээндээ тогтог гээд ойгоод ирэхээр хүмүүс тороо давуулаад алдаж малах юм бүгд инээлтэл ерөөсөө ингээд смайл бий болгоод ирдэг. Тэгээ би яг оюутан байх үеэс эхлээд яг сонирхоод одоо ширээний тенсийг бас ингээд тийм ээ оролддог байсан маань эргээд одоо өнөөдөр ямар одоо магадгүй одоо тийм ээ хувьд заяач юм уу мэдэхгүй. Тэр дээр маш их олзуурч байгаа. Одоо манай дээр мэрэгжлийн одоо ширээний тенсийн дасгалжуулагч багштай. Тэр хүн дээрээ имчилгээнд орж байгаа залуучуудтай гэр бүлтэй нэр нь бол ингээд анхан шатны юмнуудын заагаад хүрээлтэд оруулж ирж чинь гэсэн үг. Тэгээд имчилгээ дууснаас хойш за хамгийн багадаа тэр нэг сайн сайхан байдлаа хадгалахын тулд эмчтэйгээ нэгээс 2 удаа ер нь бол холбоотой байхыг зөвлөж байгаа юм. За тэр нь бүр наандаж уцаар байж болно тий. Заавал асуудалтай очивол гэж биш байхгүй юу. За уцаар яллаа тийм үү. За сонь сайхан гэр бүлийн сайн уу тий. Ажил нь ямар хөө байна, сэтгэл санаа нь яаж байна. Сүүлийн үед нойр нь ямар хөө байна гэдэг. Ингээд юм чи би танд хэлжсэн нөгөө төсөлмөс маань ингээд явж байгаа. Нилээн завгүй ажиллаад байгаа гэвэл за нойрынхаа юм дээр чинь жоохон хаархаар юм шүү тий. За болж байна. Дараагийн үеэ сартаа ингээд. За магадгүй жоох ажил төрөл нэг ингээд сүүлийн үед нэг сэтгэл санаа нэг тиймэрхүүл байгаад байна гэх юм бол окей цагаа товлоод хойлоо дахиад уулзъя гэд. Асуултын хариултаас л ерөөхдөө мэдгэнэ шүү дээ. Өөрчлөлтөж байгаа ерөөсөө. Тэр чинь ингээд цаашгүй анзаарахгүй юм шүү дээ. Яг нэг анзаарахгүй энгийн юмс л асууж штэ. Ягаад гэвэл нөгөө дахилтан төргөх шалтгаан чинь зөвхөн тоглоом ингэж байж байгаа л гин тогломоор санагдаад гэдгээс биш. Ер нь тийм сэтгэлийн бухимдал янз бүрийн асуудууд, гэр бүлийн асуудал байж болно те. Өдөр тутмын ажилтай холбоотой асуудал байна. Бусад асуудлууд байх боломжтой. Тэр утгаараа нэг эмчрүүгээ нэг юугаа өгчөөд байвал те. Тэгээ түрүүн бол хэлсэн нэг аргачлал нь одоо сүүлд бол би одоо 2 3 байгууллагатай бол яг юм гэрээ сэтгэл засалчаар ингээд ажиллаж байна. Тэгэнгүүт 7 хоногт нэг удаа очдог байгууллага дээр нь тэгээд очихдоо за нэг 60 хүнтэй байгууллага байлаа гэхэд өрцөн сэргийлэх хүслэг гэж хийдэг байхгүй юу. Тэр бол яг сэтгэл зүйн сайн сайхан байдал руу хийж байгаа бодит ажил гэж үзэж болно. Тэгэнгүүт тэр чинь харьцангуй эрүүл бүлэгт ороод явж байгаа байгууллагыг ингээд хүн болгонтой нь бид нар яадаг вэ гэхээр сэтгэл гутрал, төгшөлт, нойрны чанар, амьдралын чанар тийм ээ. За тэгээд хорт зуршилтай холбоотой гэдэг тэр бүх юуг нэгэ таймлцсан скрининг тийм асуумжууд байдаг байхгүй юу. Тэнгуут тэр хүн эмчид үзүүлэхээс өмнө бүгдчээд ороод ирдэг. Тэнгуут ингээд тэр асуулт болгоныг би оруулж ирэл бүгдийг ярина гэвэл тэр чинь их цаг орох гэдэг учраас ерөнхий юмнуудыг хараад за жоохон ядраад байгаа юм байна да тий. За нойрон дээр асуудал байна. Яг ямар ажил хийдэг вэ? Хизэнээс ингэсэн бэ гэж асуухад хүмүүс ингэдэг за бист 2 хүүхд төрүүлээл тэгээ тэрнээс хойш айгүйх ядраад яваад хүүхдээ ингээл би ядраад байгаа. Гэтэл үгүй архаг ядаргаатай болчоод явж байгааг мэдээг үйдэг. Тэгэнгүүт тэр байгууллага дээр ингээд ажиллаж байгаад тухайн байгууллагын 60-аас 70% нь хамгийн багтаа нэг 10 минутын зөвлөгөө авахар хүн байгаа байхгүй юу? 10 минутын зөвлөгөө авахар. Зарим нь ер нь хүмүүс ингээд сэтгэл зүйн толгомцсон байгаа асуудлыг өөр төр ерөөсөө мэддэггүй юм байна. Хүн ерөөсөө мэддэггүй. Тэр юун дээр ашигтай байна гэхээр
яг төвлөрөөд ажиллана бүтээмжтэй байгаа, аз жаргалтай байгаа, эрүүл байгаа, сэтгэл зүйн сайн сайхан байгаа ажилтан гэдэг бол бүтээмж нь өндөр байна. Ажлын уур амьсгал нь те эерэг. За янз бүрийн асуудал гарахад багаараа ер нь ингүүл дээрөө гарчдаг. Гэтэл тэндийн хүн ядарсан байна. Нойр дутуу байна. Төвлөрөх чадвар, шийдвэр гаргах чадвар, анхаарал нь тийм ээ. Бүтээмж нэгэд унаад эхлэнгүүт тухайн өөртөө эргэлзэж эхэлдэг. Би одоо залуу хүн байж тийм ээ. Тэгээ тэрний араас төгшөлт готрол айгуу гарч ирдэг. Яна ийм байдлаар би явуулын ажил дээр хийж чадах юм уу? За бизнес хийгээд явж байгаа хүн би олон жил зүтгээд босгож ирсэн энэ зүйл маань сүлээд нэг л надад юу гэн ажлаа өөрчлөхгүй яах уу гэд. Тэгэнгүүт тэр хүмүүстэй чи хийгдэх хэмжлэгээ тийм айхтар эмнэлэгт хэвтүүлээд те яагаад ах шаардлагагүй байдаг. Тэр утгаараа энэ бол сэтгэл зүйн сайн сайхан байдалтай анхаарай гэх юм бол мэрэгжлийн хүнтэй заавал ингээл үндсэн ажилтнаа болгоол те одоо ингээд ахааргүйгээр гэрээлээд ингээд ажиллах юм бол тэгээ ч гэсэн ах дүүнэр татчихсан нэг хүн байгаасаа гэж боддог. Тэр чинь юун дээр тод илэрдэг гэвэл очоод нэг юм асуучдаг нэг лам хүн байдаг шүү дээ те. Тэр чинь ч гэсэн хүний сэтгэл заслах нэг арга хэлбэр шүү дээ те. Тэр шиг заадаа манай тэр хүн байгаа даа гэд. Тэнгуут одоо манайх яаж ярьж байгаа гэхлээр яг тэр нэг тодорхой яг сэтгэл зүй дээрх талын ойлголтуудад аваад эхлэнгүүт энэ ч манай тэр нэг ахын хүнийг биш байна тэр нэг ийм болоод байна би танаас асууя гэж бодлоо. Окей. Ингээд үзчихвэл. За баярлалаа гээл. Тэр үчи нэгээд маш ингээнээр тусч байгаа байхгүй юу? Ерөөсө 30 секундын л асуудал, 1 минутын л асуудал. Тэр утгаараа бол энэ сэтгэл зүйн сайн сайхан байдлаа хадгалах гэдэг маань бол бидний өөрөөсөө асууж байгаа. Байгууллага бол тэрэн дээр анхаарч байгаа. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Ийм зүйл юм аа, тийм ээ. Тэгээд ер нь одоо ялцах юу нэлээд өгч байгаа шиг байна. Эцсийн эцэст түрүүн өмнөх нэвтрүүлэгт орсноороо амьдрал гэдэг энэ их сургуульд бид нэр төрхтөө ингээд юу гэдэг ингээд оюутан болоод илтсэн юм байна тий. За насан эцэлтлээ энд суралцсан юм байна. Тэгээд энэ амьдралынхаа аяллыг бид нэр ямар хуу аялал болох вэ гэдэг чинь ер нь биднээс их юм хамаарах гэдэг шүү дээ тийм ээ. Тэрэн шиг хүмүүс яг нэг ингэчээд л биестэй болно ингэчүүл гэдэг ингээд нөгөө аз жаргалаа тэр сайхан мэдрэмжийг ирээдүйд авчиад яваад идэг. Тийм учраас бол хүмүүсийг тийх хэрэггүй завгүй ажиллаж байгаа ч гэсэн та өөртөө багахан ч гэсэн хугацаа гаргачихдаг бай. Тэр манай одоо community-д нэгт тийм ээ. Шинээс хатээс хамт тоглоцгоо тийм. Тэгээ магадгүй хамтдаа уул руу гарцгаа. Тэгээ манай сэтгэл застын клуб бол яг ингээд тодорхой хэмжээний контентуудаар дамжуулаад хүмүүст тэр маш энгийн шууд аваад хэрэгжилж болох тэр мэдлэг ур чадвар ойлголтын одоо өхийг зэрэг байгаа тийм ээ. За тэгвэл нэвтрүүлэхаа төгсгөлд залуучууд бид нар ер нь хүмүүс бид нар сэтгэл зүйн эрүүл тархалаатай эрч хүчтэй өөртөө ихтэй байханд бол өдөр болгон нэг хийх дадлыг та хэл гэвэл сайн унтаж амарч байгаарай л гэж хэлнэ. Хамгийн түрүүнд ер нь. Яагаад гэвэл хүн дунджаар хүн 6-8 цаг унтаад амарсан байгаа тарих гэдэг бол тийм амархан ядраад байдаггүй. Ер нь бол тийм ээ. Нэгдүгээрт бол тийм байгаад. Тэр яг би эрүүл мэндийг зөвхөн сэтгэл зүйг нь бити салгаж аваарай гэж бол хэлмээр байна л да. Зөвхөн юм графиклаад ингээд хэлэх юм бол гурвалжингийн 80% бол хоолноос эрүүл мэнд хамаарч байна. 20% бол хөдөлгөөн. Пирамидын суур хэсэг буюу 100% нойр сэтгэл санаа гэж байгаа юм. Тийм. Тэнгүүд биеийн өвдөд байгаа хүн нэг аз жаргалтай яваад байхгүй тийм үү? Халуураад хонсон хүн маргааш нь сэтгэлээр ядарсан тийм нүүр сарын дээр нь байдаг тийм ээ. Гэдэг шиг бие махбод харилцсан бие нэгэ нөхцөлдүүлж яадаг. Та сайн унтаж амраад яг өөртөө эрэхтэй шин тэжээлээ авцсан байгаа хүн бол тийм амархан одоо асуудалд ороод идэггүй. Тэгээ сүүлийн үед ангаах ухаан юу руу явж ийн гэхээр миний хувьд ч гэсэн ихтгэл үнэмшлийн хувьд эм тариа гэдэг зүйл чинь эмнэлэг гэдэг зүйл чинь хүний эрүүл мэндийн асуудлыг бүрэн шийдвэрлэдэг газар биш байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл яг тэр хүн өдөж үж байгаа хоол хүнс амьдралын хэм маягт дээр ажиллаад явхад маш олон эмгэг дээр эмнэлэгт очихгүй байхаас урьдчилан сэргийлэх боломжтой. Би бол эмнэлэг ерөөсөө хэрэггүй гэж хэлэхгүй. Төрөх, медсаас энэ болгон хэрэгтэй. Гэхдээ ийшээ очихгүй зам байж болоход энэ замыг ашигладаг л да. Тэгэл эрүүл мэндээс гарч байгаа зардал, тэгэл тухайн хүнд ирж байгаа цаг хугацаа маш их юм тэр чинь нүргүү зардал. Тэр утгаараа бол хүний төч бас нэг хариуцлагын асуудал явагдаж байгаа. Заавал өвдчихэд бид нар яах вэ? Одоо ингээл олон зүйл дээр харахад харамсалтай нь ингээд гадны орноор дэмжлэхийн тулд тэдэн сая төгрөг-ний хандив цуглуулах энэ төргээл асуудал үүсэж байгаа. Тэр болгон дээр чинь ингээд харахад зарим эмгэг дээр бол урьдчилан сэргийлээд, эрт үед нь илрүүлээд одоо асуудлаа шийдвэрлэх
бүрэн боломж харагдаж байгаа. Тэр утгаараа бол эрүүл сарвал явна гэдэг зүйл чинь бол өдөр тутмын дадлаас одоо хамаардаг зүйл шүү. Өдөр тутамдаа давцсан тэр үйл чинь нэг бол таныг эрүүл тэр зам руу хөтлөн нэг бол энэ асуудал чинь давтагдаад байвал өвчин эмэг гэдгээр очин шүү гэдгийг бол хэлмээр байна. За маш их баярлалаа. Нийт сонсогчдоо би хэл сэтгэл нүргэлж эрүүл их амар тайван байх болтугай гэж өрөөе. Тэгээд өнөөдөр манай хүнтэй зурчнаас сэтгэл засварч юмш томдох эмэг судлаач метр ганц хүрэлцээрлээ. Танд маш их баярлалаа. Эрүүл ихийг хүсье. За баярлалаа.